За гишүүд жоохон чимээгүй намдээ. Танхим их чимээтэй шүү. Улсын гишүүн Оо Саранчулуунараас санаачлан боловсруулсан нийгмийн ажлын тухай хуулийн төслийг засгийн газраас дараах үндслээр дэмжих боломжгүй саналыг хууль санаалагч хүргүүлсэн болно. Үүнд хуулийн төслийн зардлын тооцооллыг авч үзвэл хууль хэрэгжүүлэхтэй холбоотой анхны хөрөнгө оруулалт 800 сая төгрөг, цаашид жил бүр 96.5-аас 160 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатаар байгаа бөгөөд нийгмийн ажилтны оронтойг 3188 хүнээр нэмэгдүүлэхээр заасан байна. Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд нийцүүлэн нийт урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24% багтааж, улсын их хурлд өргөн мэдүүлсэн бөгөөд төсвийг их хурлаар хилцүүлэх явцад зөвхөн багш эмчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг нэмэгдүүлэн баталсан болно. Төсвийн сахлах балтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд засгийн газраас орон тоо нэмэхгүй байх, зөвхөн нийт шаардлагатай шинэ арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн байгууллагын батлагдсан төсөвд зохицуулт хийх замаар өөрийн төрийн чиг үүргийг иргэдэд хэвийн хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах бодис шаардлага үүсэж байна. Мөн манай улсын уул уурхай голлох түүх эдийн үн дэлхийн зах зээл дээр буурсан эдийн засгийн төвчлөлт сайнгүй байгаа зэрэгээс шалтгаалan Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 2029 оны төсвөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад мөн урсгал болон хөрөнгийн зардлын хэмжээг өмнө оноос нэмэгдүүлэх боломжгүй байх тул шинээр орон тоо нэмэх замаар төрийн бүтцийг данхаалгах, төсвүүд их хэмжээний зардлын нөлөөлөлтөй хууль тогтоомжийг төсвийн нөхцөл байдал сайжрах хүртэл хэрэгжүүлэхгүй байх шаардлагатай байна. Хуулийн төсөл заасан нийгмийн ажлын үйлчлэгээтэй холбоотой зохицуулах харилцааг төсөв санхүүгийн нөхцөл байдал сайжрах хүртэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн уялдааг хангах зохицуултуудыг сайжруулах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул хуулийн төслийг дэмжээгүй болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. За, мэд сайхан сайд баярлалаа.